За сайн байцгаана сонсогчдоо. Манай хоёр дахь подкаст хэлж байна. Өмнөх подкастаар Тийм гадаад болон дотоод сурах ялгаа, ер нь амьдрал дээр ямар байсан талаар харьцуулж ярьсан. Тэгээ өөртөө бас нэг сайн танилцуулаагүй байгаа. Тэгээ нэгсэн танилцуул нэрээ хэлсэн сурвал хаана төгссөн одоо хаана ажиллаж байгаа хэлээгүй шүү дээ. Хүлээгүй тийм. Тийм. Нэг компани ажиллаж байгаа. Тийм тэгээд дотоод тод гэрлээ унтраацсан. Үүднээс гэрэл орж ирээд нэг тийм. Тэг яагаад юм гэрлээ бүдөрүүлсэн бэ гэхээр манай сэдвтэй холбоотой. Сэдвээс гадна бас гэрэл асахаар ирсэн юм ярихдаггүй байна. Хичээд байна. Ер нь бол хоёлаа чи бас жоохон интроверт талтай хүмүүс юм шүү. Тийм л шиглээ. Тэгээд олон юм ярьж чаддаггүй. Тийм ер нь би бас нэг ярьж чаддаг. Би нэг сая төгсөлтөн дээр их сургуулийн төгсөлтөн дээр төгсөгчтэй төлөөлөд өгүүлсэн чи ирсэн. Чадахгүй билээ. Тэгтээ чадсан мэт тий. Амар ээлж морж байгаа л тест доосгосон. Амар олон хүмүүстэй урд амар олон багш нар байсан. Тэгтээ мөө. Захирлууд байсан өөрсдөө. Эцэг эхнэр байсан. Яа, ерөөсөө ингэ цаасан дээр бичсэн юм уу чаддаг юм билээ. Тийштэй сандраад. Тэг цаасан дээр байгаа бичгэн чинь баг цааснаас гарч явах гэдэг л шүү дээ. Амар чичирж бичсэн. 12 сар гараад хэд тонж? 5 он шинэ жил болоход 26 өдөр. Тий 26 21 гэж 26 өдөр дутуу байна. Тий. Одоохондоо уур амьсгал бол надад мэддэхгүй байна. Гэхдээ ойрд өөрийгөө маш их шинэ жилийн дугаар зодж байгаа. Уур амьсгалаар бол байна. Тий. Яг манай ажлыг ийм артын хажуунад болохоор ийм артын ёолкийг хараад суур амьсгал орохгүй л гэдэг. Тий манай ажлыг ийм артын яг замын эсрэг талдыг цонхоор шууд ийм арт харагддаг. Тэгээ маш өндөр гацуур цацсан байгаа л ч цаас орохгүй байгаа ч тэр юм уу. Тэгээд сан байна. За чиний ойр сонсож байгаа гоё шинэ жилийн хадаа гэсэн. Миний ойрд би амар олондоо сонсож байгаа. Гэхдээ хөвчлэн нөгөө нэг Home Alone ч тэр ганцаараа жоон бахта тэрийг л үздэг л гэсэн бол. Угаасаа өвлийн амралтаар гардаг байсан юм тийм. Ер нь байнга гарч идэг. Тэгэл тэрний дуунуудыг санаал иртээд ингээд эхнээс нь сонссон. Тэгээ тэрний нэг дуу болохоор Darling Love гэдэг нэг эмэгтэйгийн All Alone on Christmas гэдэг дуу. Их гой санагддаг ингээд их гэгээлэг амар ад чаргалтай, баяр баясгалтай юм шиг мөртлөө яг энэ дог. Wonderful time of the year. The most wonderful time of the year. Хамгийн гайхалтай цомгны юутай байна. Тэгээ энэ донд болохоор юу мөртлөө ингэ шинэ жилийн уур амьсгалтай дуу мөртлөө яг үг нь бол амар эмо дуу байлээ. Ер нь бол энэ шинэ жилийн баяраа бүгдээрээ хамт халуунд бол уур амьсгалтай ангууд өөрөө ямар нэг хин нэгнээр дутагдчихж байгаа л гэсэн утга санаа юм шиг. Би бороод өнөөл ирсэн чичээ. Тийм. Нөгөө нэрээ өөр өсч тийм нэрээ. Тийм би бүр юу үлээ ийм байдаг гэсэн. Өгөн л хараа. Хүтэн салхи хүлээж гин годамж харах уу байна. Энэ захиаг би бичиж гин гэхдээ хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Science Join-ны хонх дуурж гин. Би жил болгон маш ганцаардж гин. Яг энэ жил яг энэ цаг үед одоо гэдэг нь 12 сард маш их ганцаардж гин. Гэлтэй. Угаасаа тэгэл Christmas шинэ жилийн баяр чинь нэг дугаасаа сезон гадаа цастай хүүтэй уйлрал тэнгүүт тэр нөгөө дулаан мэдрэмжийг бол мэдрэмжээр дулааныг одоо хайр дотны хүмүүсээр мэдрэмжээр дамжуулж авах аюу хэрэгцээтэй уйлрал болт юм шүү байгаа юм. Энэ үеэр хүмүүс одоо нэг тийм ойр дотны хүнтэйгээ хамт байж чадахгүй байгаа ч юм уу эсвэл нэг тийм гүнзгий харилцаа үүсгэхгүй хүмүүс их ганцаарддаг юм шиг санагдаж шүү дээ. Тийм бас хосууд дээр тийм байна. Одоо гэр бүл нь гадаад байдаг ч юм уу эсвэл өөрөө ганцаараа гадаад байдаг бас тээ. Гэр бүлээс санаалж. Тэгээ эморн гэх юм уу ганцаар нэг юм тийм байдаг санагдаж байна.
Чингүн эморн гэдэг юу гэж ойлгодог. Миний бодлоор эмор би одоо ойр таймер эмор Эмо байгаагүй. ойр эморсон гээ. Нэлээ удлаа. Юу гончоо гоё юм шиг. Харин тийм ээ. Ер нь эмор гэдэг чи одоо амар олон юмнаас л эмор бах та. Тэ. Чи хүнлэнгийн хүн чи яг юу гэж ивэл ямар зааштай байл эморч ингэж бодох. Хүнлэнгийн хүн гэхэд ямар чи өөрөө биш хгүй юу? Тэгээд 90 тойрны хүн чинь чүтээ эмороод байна уу даа гэж бодохоор. Тэгэл дуугаа ороочаал юм бодоол санаа алдаал өөрт шаарш удаан зогсож байсан. Тийм. Тэгвэл эморч хэлэх бах та. Яг тийм одоо хосуудад бол яадгийн байгаа. Хосууд ч гэсэн тэгж л ямар бах тий. Мэдгүй. Би одоо эмэгтэй үйл мэдэхгүй. Гэхдээ эрэгтэй хүн бол яг тэгж л ямар одоо ингэ тийм хосууд салгах ч юм уу хэрүүлэх юм байсан. Хийх юм бол яг эрэгтэй хүн бол яг дуугаа ораагаал эхлэх бах та. Дуугаа ороод хүмүүстэй юм ярихгүй юм инээж үнэхэн багсаал итгэх нь багсаал ажил хийдэг хүн бол ажил хийх нь багсаал оюутан хүн бол хичээл ном хийгээ болоод хоцроод тэгэх байх л гэж би бодож байна. Эмэгтэй хүн одоо ямар хөө яах вэ? Энэ найз тоололцод ярьдаг. Юу ер нь яхаа нэг их сургууль тахад найз нартай уулзж ярилцах амар хэвцээтэй байдаг байсан. Сүүлийн үед бол ганцаараа бах илүү үздэг болсон аюу сайн уу. Тэгээд ганцаараа бодож модоо ингээл тийм гэсэн ганцаард нь одоо жишээ нь одоо хүмүүс ингээ олуулаа амар have fun байлаа гэж үтэл та тэгээд ингээ хамтдаа ингээл гой гарч мараал тий хөвчлөлтгөөл гэрэл нанждаг газар мазар орох гэдэг ангууд ганцаараа ингээ буудандаа шигдээд ингээ хийлтийг бодоол. Гэтмээр санагдаад дөхөхгүй. Тэрийг одоо би баг юм орл гэж бодоод байгаа л та. Тийм. Ямар л. Тэгээ ер нь бол бас жоохон ганцаард л юм шиг байна л та. Ямар ч та хэцэлтэй. Би нэг миний одоо хамгийн сайн санджаар би их сургууль тахтаас амар ямарчсэн. Бүр амар dark ингээл инээдмийн байха болоо л инээхэж байлаа. Тэгэл ингээл амар өмнө нь ингээл харахын мархууд байхаас амар айдаг байсан бол ерөөс ямар ч айц заах байлцсан нэр тэр мангасан нэр ирээд идвэл нэр хамаа алга гэсэн шиг. Аль харыг барыг. Тэст нэр би ямар ч хамаа алга гэсэн ямар ч айц найзгал болчих тийм ээ. Харах өрөөний ханхаа болон ганцаараа шүү. Тэр үед чи би бүр амар юу би яг нөгөө солонгос руу эхний семестрт явцаас байхгүй. Яхаасаа өмнө би өмнө үргэлжчихсэн. Тэгээд амар удаан. Яхаасаа өмнө үргэлжчихсэн юм аа. Тий, одоо солонгос руу явцрахаас өмнө би нэг жил яг нэг жил үргэлжсэн байсан. Яг нэг жил үерхэл тэгээд нэг long distance гэлдэгдэн шүү дээ. Long distance бол яваал 9 сард. I know that. Тий. 9 сард 8 сард явсан. 8 сард яваал тэгэл 7 хоногод бол амар бүр ингээ яахаа мэдгүй ингээд би одоо буцаад Монгол яваад уулзсан барай гэхээр ерөөсөө уулзах чадахгүй ямар ч боломж авахгүй семестр дуусгах хэлэх хэрэгтэй гэл тэгэл яваас long distance 2 талаа хэрүүл болдог штэ мархан болно тийм үлээ маргаан болно холбоо барихгүй бол нэг тийм сонио юурэл харилцаа нөхөл эхэлдэг яг тэр семестрийн яг 10 сард маань сургууль нэг хамарсан 2 7 солонгосын Чусока баярлдаг тэр нь болохоор яг цагаан сар шиг л яг Монголоор л яг цагаан сар шиг бүх хамаатан цаад нэгнийндээ уулзаад хоол мол иддэг. Тийм аим өргөн дэлгэр тэмдэглэдэг баярахгүй. Thanksgiving гэдэг л яадаг лээ. Солонгосын. Би сайн мартчих. Тэгсэн чинь яг тэр үеэр 2-7 амраад тэгсэн чинь манай өрөөний одоо сайн одоо найз талсан солонгосчууд бүгдээрээ гэр-гэрлүүгээ явах гээд гэр-гэрлүүгээ явцсан амрангууд тэгээд гэрүүд нь л хатаанда өөрөөр хоттой байдаг. Сөүлд, Пусанд гэдэг манай сургуулигаа бүр өөр хоттой гэсэн. Тэгэл оюутны бэр хаос орчиж байгаа. Сургууль хаос орчиж байгаа. Тэгэл дэлгүүр үйлээр ажиллахаа болол тэгэл ингээл ганцаардал өрөөнд ингээл тасархууд ганцаараад компьютер тоглоод өөр хийх юм байна. Тийм л ойлчих галгаар. Тэгэл тэр үед YouTube дээр нэг хосуудын бичлэг үзэл тэгэл өмнөөс нь баярлж ажиллаа. Тэгэл залгуулаад нэг 10 хоногийн дараа яг нэг хичээл нэг 7 хоног явсан байхгүй. Тэгэл яг ороод тэгсэн чи газар хөдлөлтсөн. Газар хөдлөлт дахиад хичээл 2-7 хоног явсан билүү 3-7 хоног явсан. Тэгээ бүр мөн тэрийг хөдлөө.
тэгж жаавал нэг семестр дууссан гэхэд бол амар ямарчсэн бүр шүү. Хичээл их ямарч идэхгүй болол хичээлээ хаараг хайцсан. Байгаал. Тэгэл Монголд ирэх мэдрэмж буцаж Монголд тэгээ яг нэг өвлийн авалт ирэхэд л гоё байсан. Би сайн нөгөө нэг юу ясахгүй TEDx үзээд loneliness гэж хайж үзсэн. Тэгсэн чинь all the lonely people гэдэг Karen Dova гэдэг юмхтэй ярьж байгаа хгүй юу? Ганцаарлын тухай. Тэгээ өөрөө нэг experience-а тайлбарлаад тэгээд speech амар сонирхолтой хэлсэн. Хэрвээ би 24-т өгсөн бол хин ч мэдэхгүй байх байсан гэдэг. Тэгэл би ингээл амар чимээгүй амьдэрдэг байсан, амар тотгошоо байсан. Тэгэл хичээл ийгээл яваад иддэг байсан гэж аахгүй. Баг найзгүй. Тий, найзгүй. Гэхдээ өөрөө болохоор нөгөө нэг ер нь энэ өөрт нь амар асуудал болж ирсэн юм байна л да. Яа тэгэл нөгөө хин нэгтэй ойртож татнасдгүй ганцаараа амьдэрдэг. Тэгээд тэр нь болохоор нөгөө явандаа өөрөө судалсан юм шиг байгаа нөгөө сэтгэл готролт хүрэгтэй. Тэгээд эрүүл мэндийн хэсэг аюу сөрөг нөлөөтэй гэх юм уу одоо нөгөө зүрх судасны өвчлөл тэгээд амар сонир нөгөө нэг haunting loneliness гэж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө haunted гэдэг чинь тийм дарах хаантад тийм тэр мэдрэмж гэж аахгүй. Тэгээд өөрөө тайзан дээр ч гэсэн жоохон сандраад хоолон жоохон чичрээд тэгээд гэснээ яг одоо ч гэсэн баг иймэрхүү байна гэ. Тэгээд зэрэгтлээ үзэгчдийг одоо ганцаардлын мэдрэмж авч ирсэн хүн байна уу гэж асуусан чи бүгдээрээ гараа өргөөл. Тэгээд угаасаа бүгдээрээ л мэдэрдэг юм байна гэд. Тэгээд гэсэн чи ер нь тамхи татдаг хүн ер нь одоо нөгөө ганцаардаад удаад байнгут хүн одоо нөгөө тийм юмд аддикт болоход аяа амархан байдаг. Тамхи харих гэж аахгүй. Тэгээд ийм байнгын ганцаардалтай байдаг хүн тамхи татдаг хүн хоёрын хоол нь одоо зүрх судасны өвчлөх магадлал нь бараг ижил тэнцүү гэж аахгүй. Тамхи татдаг болон нөгөө ганцаардалтайгаар амьдардаг хүн. Зүрх судасны өвчлөл гэсэн тийм. Heart disease. Ер нь хамгийн сүүлд нь олвол за тэгээд хүмүүс дэлгэрэнгүй үзүүл үзэх байхаа. Хамгийн сүүлд нь бол өөрийгөө бити ерөөсөө ганцаар ингэж орхиорой. Тэгээд call the friend гэж аахгүй найз руугаа залгах хамаагүй тэгээд хүмүүсийг өөртөө ингэж ойртуулаа гэж дуусна амар гой санагдсан. Тэгээд хүн ч угаасаа ганцаараа байгаа. Өөртөө chance өгөх гэсэн үг шүү дээ. Боломж өгөөд. Тийм. Би нас юу чатраал янж хөлн гэдэг шүү дээ. Ээчэд яран бариаддаг. Тэрийг би юм дагаад зарим юм уушдаг байхгүй. Тань амар хөрхөн ахын тийм саркастик бичдэг шүү дээ. Тийм. Тэгээд тэрний нэг юм уушчихсан тэгсэн чинь эморланд хоочсон байсан. Одоо энэ орчин үед ганцаардаад эмороод амар хэцүү байна гэдэг залуусыг би ойлгоо төгс маягаар л бичсэн байсан санагдаж байна. Тэгээд хэрвээ чи тэгээс ганцаардаад эмороод байгаа бол гараад одоо болцох хэвээр болцтой. Хинтээ ч хамаагүй болцоод үз. Гараад хүмүүст найзлах гэсэн нэг тийм утгатай бичсэн байсан. Би нэлээд дээр орчихлоо сайн санахгүй. Бараг хайгаад үзэл гараад ирэх юм шүү. Тэр нэлээд дээр байсан да. Хоны энэс арай өөрөөс юм яг тийм. Ингээд тооч хэлцээс байхгүй. Тэгээд тэгэлтэй гэсэн байсан санагдаж. Энэ л болохоор яг юм яасан гэлтэй. Гарч ирэхээр нөө гарч ирэхгүй л. За тиймэрхүү юм байсан ер нь бол. Тэгээд чи тэр уншаад юу гэж утсан? Гарч бодно санагдсан уу? Тэгэхээр би яг тэгж утсан л да. Нэрэл яг нэр ерөөсөө таг сууж хаар заавал ямар үерхэх хэвээр зүг болцоод үзье гэж бас бодсон. Тийм л батсан. Бодчоод байсан. Би бодоо нэг амар тэгж юм яагаад гэж тэгэл за тийм байна да гэж жоохон бодож байгаа. Тэгэл таних манах ч бүх асуудал юм биш үү? Бүх асуудал ч тийм. Чи single хэр удаж байгаа? Би одоо ч гэдэг л 12 6 сар болж байгаа. 6 сар болж байгаа. Тийм би 2 үе ирсэн байхгүй. Эхний үе ирэхэл дээр бол амар хоёр дахь үе ирэхэлтэй ямар өвчтэй. Нэг амар зүгээр аргалаа сурсан юм шүү зохицуулаад. Мэдгүй. Тэрний уусаа нэг удаагүй ирэхэл байхгүй. Маш анхны үе ирэхэл дээр амар ямар тийм. Тийм. Миний тийм хоёр дахь үе ирэхэл уусаа нэг удаагүй нэг 2 лана болсон. Гадаад үе. Би нөгөө миний анхны үе ирэхэл манай X уртсан дуртайсан баггүй юу. Тэгээд утгачин гоё мой гээл тэгтээс. Тэгсэн чи дараа нэг салсан чинь бүр ингээл юм болгоно санагдуулаад болдог. Тэгээд талан тарсан чи уртгчтэй ус хэлжээсээ үн бодогдоод болдог. Тэгээд үсээ амар богино хэрчсэн.
Өөрөө тарьсан хүмүүс өвчин дарна. Хос наадах гэсэн. Чин өсчих ч өөр ингээл. Өмнөд ч ямар зөрөгтэй нөө богинохоос амар зөрөх юм бүр ямар зөрөгтэй хүмүүс өөрөө. Нэг ямар зөрөгтэй сайн дээ. Амар урт үсээ тарилчихлээ. Чи үсээ тарилсан аа. Фикс оруулж идсэн. Захгүй юм лээ. Нэг хэсэг инди рок гэдэг. Инди рок, colors, mechanic нэр амар хөгжимөнд дандсан. Ер нь colors юм бол амар фанаас ахгүй. Тэгээд инди рок их сонсдог. Чиний дүүл инер хүнд чи инди рок хүм юм шиг. Сайхныг хүртэл байсан бахаа одоо тэг ерөөсөө инди рок мог сонирхож хэлцээ. Чи тэгтээ хизээс бол хамгийн одоо ганцаар жам шиг мэдээж авсан бэ. Хаана? Яагаад? Хамгийн сүүлд ганцаар жам мэдээж нэг удаагүй нэг 2 сар эсвэл сарын юм ч юм уу. Яг ингээд өглөө босоод notification авахгүй сэрэл. Тэгэл нур гараа очил ажил дээр очил ажиллаа хийж байгаа л бүтэн ингээд өглөөс орой 6-аар л ажиллаж чад. Ерөөс ямар ч notification ирдэг надад. Ямар ч нэг тийм үе хаа гэсэн юм байхгүй. Тэгэл ажиллатаар бол машина халаагаа сууж мууж хахт ингээд ганцаардал ингээ өдрийнхөө ямиг сайн сайхнаа ярих хүн байхгүй юм. Тэгэл ажил төвжрэлт. Тэгээд төвжирсэн. Тэнгүү тэгэл ингээ ямар тийм л дээ яг бас л нээр жишээж тэгтэл юм байсан. Нэг хаяа юу гэл тэгж мэдэрт яг ажлаас гарлаа гэж биш тэр сохтлыг тэгж бодогдтээ ингээд одоо ингээд гэрлэг хайрал тэгэл бүх юм дахиад эхлэн гэж бодоо. Амар тийм санагддаг л шүү. Би тэгөөсөө нэг ганцаардлыг чинь нэг олон талаар мэдэрч үзсэн мах гэж бодохгүй өөрөө ер нь одоо ганц би гэдэг утгаар тэгээд үзэл бодол таарахгүй ганцаардах гэдэг юм нөхцөл байдалд ямар нэг байдлаар хуваалцхангүй нэг share хийх юм байхгүй болчихгоомт мэдэрдэг юм санагддаг байхгүй. Тэгээд нэг юм дутагдал гэсэн үг шүү дээ. Тийм болохоор нэг human needs гэд хайж үзлээ. Сэтгэл зүйн одоо шинжлэх ухааны юу гэж үздэг юм бол гэдгсэн чинь Масловын пирамид гарч ирж байна. Масловын пирамид гэж аахгүй юу. Тэр болохоор 1943 онд одоо нэг хүн бас эрдэм шинжлэхний хүн ингээд зохиосон. Хүний одоо үндсэн хэрэгцээ гэдэг гээл бид нар чинь болохоор одоо үлсэх, хүмүүлсэх, юм идэх, яах мах гээл тэгдэж штеп. 10 жилийн амир ерөнхий заадуу байсан юм шиг. Тэр хүн болохоор ингээд бүр сэтгэл зүйн талыг оруулсан. Тэрэн дээр нь болохоор нэг тал нь яг нөгөө нэг intimacy буюу тийм дотн харилцаа гэж аахгүй юу. Дотн харилцаа гэдэг нь зөвхөн би физиологи биш одоо сэтгэл зүйн одоо нэг тийм итгэж болох юм уу тийм deep одоо харилцаа дутагдж явдаг гэдгсэн мэлээ. Тэр пирамидыг бас сонирхоод үзэл ер нь жоо ойлгох юм байлээ. Минь одоо юу гэдэг нь тэр талын батарей доош унаад байгаа болохоор ингээд байгаа юм байна да. Бодогц. Юуны пирамид гэлээ? Маслов. M-A-S-L-O-V. Тэгээд сүүлд юм уу эсвэл тэр хүн гэсэн юм уу ямар ч гэсэн тэрийг нь бас хоёр талаар бодож болно юм л дээ. Чинь өөртөө одоо дутагдж байгаа зүйл нэг юу гэм өөртөө одоо бий болох зүйл гэж байдаг. Тэгээд бас гаднаас ирэх нөлөөлөл гэж байдаг. Тэр нь ингээд баланстай болохгүй дүүрхгүй байгаа тэгэл. Тэгээд ер нь бол яг loneliness чинь гүнзгий хэрэг ер нь бол эрүүл мэндэд сэтгэл санааны бол эрүүл мэндэд амар хохирлтой гэж ер нь мэддэг юм байна. Тийм бах тий одоо depression гэдэг чинь бас л том сэдв шүү дээ. Depression-аас л хүмүүс чинь ингээд амар юу болчдөг, дугаалаад, татгшаалаад тэгээд тэр нь ингээд стресс болоод тэгээд depression стресс хоёр чинь нэг тийм эрүүл мэндээр онцлогддог нэг өвчин гаргаад эхэлдэг шүү дээ одоо гидсээр хатуулж өгдөг хүмүүс ч юм уу. Тэгээд энэ нас цаашаа хортоо болоо. Тэнгүүтээ тийм депресд орсон хүмүүс нэг өдөр амар ажиглалтай болчихсон юм л шүү дээ. Гэж яа. Тэгээд гэсэн юм стейжд байдаг гэсэн одоо depression чинь эхний өдөр сайн ороод дуугаа хураагаал хүмүүстэй харилцаалал дуртай юм хийх хүсэлгүй болоод тэгээд ингэж явж байгаа л бүр ингэ найзтай холбоог олмолол тэгж байгаа л гинт нэг өдөр амар ажиглалтай болчихсон. Ингэ нөгөө хүн амар ажиглалтай болоод амар нэнсэглэл амар outcome юм болоод найзтай амар гоё яж агаад тэгээ мараас нас орчдөг. Нас орчдөг амар орчдөг гэсэн. Тэр нь болохоор depression-ы яг хамгийн сүүлчийн шат ингэж явж агаад ажиглалтай болоод тэгээ мараас нас орчдөг юм. Яг тэр бол яг depression-ы шат гэсэн мэт юм лээ. Сэтгэл судлаач дээр очиж үзсэн юм.
үзэж бодож. Би яг очиод ингээ ямар байдгүй юм гоё ч юм шиг ингээ санагдсан. Юу гэж ярих бол намаа ингээд сэтгэл судлаач ч одоо ингээд би бүх юм харангууд тэрийг сонсоод ер нь дүгнэлт хэлнэст чи бол яг ийм байгаа юм байна. Тэг тийм үү? Эсвэл би санагдахгүй. Ер нь юу манай нэг сэтгэл зүйч найз төгөхгүй. Бид хоёр нэг тийм бас нэг сэтгэл зүйчийн онлайн талаар хоёул подкаст хийж ирсэн. Санаагийн подкастаар. Тэгээд бид хоёр сэтгэл зүйн эрүүл мэндийн үндсийн төв дээр зөвлөгөөнийх нь өрөөнд орж суугаад ирсэн баггүй. Тэгээд тэр нь болохоор ер нь тэгэл юм байлээ. Ямарсан онцлогооны ихний түвшний одоо тест бүглүүлнэ. Онцлогоо тутам тий. Тэгээд янз бүрийн асуулга бүглөөд ягаад онш гаргана. Тэнгүүтээ одоо ямар сэтгэл зүйчийг томилж чамтай яриулах уу гэдэг юм байл та. Тэгээд шууд тэр хүн одоо гаднаас чинь дүгнэхгүй дандаа ингээд одоо нэг тийм онол төвшөлсөн маш та за юм хүн юм бисэн байж магадгүй. Тэгээд асуултууд л суугаад тийм байлээ. Тэгээд одоо судалгаа болохоор яг чамаас суулгаж байгаа линкс нөө тэгсэн үг гэж хэлдэг юм шүү дээ. Тэрнээс чи өөрөө сууж байгаа нэг бүгэлдэг юм байна те. Тийм. Ер нь хамгийн гол нь бол гол зэвсгэн гэж байгаа хгүй. Тэр бол харилцах багш техник нь асуултууд гэсэн. Яа тэгэл тэр хүн өөрөө нөгөө нэг зөв асуултаа бас олж чадахгүй улмаас ингэ төөрөөл яваад юм шиг бодолтой ингээл. Тэгээд тэр асуултаас өөрөө хариулт авахаараа тэр ингэ үр дүн өөрөөс нь гарсан болохоор үр дүнтэй юм шиг л. Тэгвэл асуулт асуучаад дараа нэг айл зөвлөгчөнд хэрэгтэй тийшээ томилдог юм шүү дээ. Тий. Тэгээд тэнгуүтэй тийшээ томилогдохоороо энэ кинонд гардаг шиг ингэ яван дээр сууж байгаа чинь нэг үс гоё юм уу? Бүрээ тэгшэрт юм уу? Тийм. Тэгэхээр энэ бол явамаагүй креслэсэн л да. Тэгтээ орчин нь л аягүй гоё юм. Тийм. Дулаахан. Сэтгэл зүйч ихтэй одоо Монголд үнэтэй дүү ямар гэдэг гадаад ч ямар гэдэг. Ер нь бол үнэлгээтэй тийм ээ. Тулж ярилцдаг болохоор ямар ч гэсэн цагийн 50,000 гэсэн. Тийм мөнгө шүү дээ. Тэгээд яг ингээд тэр чинь яг фитнес шиг нэг яваад болчихгүй ингээд. Тэр цагийн 50,000 цагийн. Тэр ингээд курс хэмжил хийж байгаа. Тийм. Тодорхой хэмжээнд бол яхаар курс тэр чинь одоо сарда одоо 5 орлого гэдэг шууд. Тийм. Гэтэ ингээд заавал нэг хүн дээр явцсан юм чинь гэж гүрэх албагүй юм байл л дээ. Сэтгэл зүйч таалагдахгүй бол сольж болно гэж байгаа юм. Тэгээ бас тийм. Би тэгтээ нэг нөө өөрөө хуш төнхөөл Google дээр л тэгээ өөрөө ажиллаад байдаг болохоор нэг тэгсгийг харгалцдаг л байсан. Гэтэ одоо л очиж уулзж үзье гэж бодоод байгаа. Би бас яг тэгж бодож л ихтэй нэг ямар очоогүй. Яг өөрөө нэг тийм. Тэгэл найзтайгаа ярьчих болчих юм шиг санагддаг. Тэгтээ бас ингэсэн. Би чинь ингээд амар ямар хоороо ингээд юм бичээ сошиал медиатэй болчихдог байхгүй чи анзаарсан байлаа. Тэгсэн чинь манай сэтгэл зүйч найз хамт подкастын найз руу инстаграмаар бичээд тэгээд чи ингээд яагаад ер нь бол миний ингээд сториг үзээд намайг хэр ямар чинь хэр сэтгэлээр унж ингээд амар анзаардаг миний юус амар илэн даланг болчтой болохоор тэгсэн чинь намайг би тэгээ тухайд ингээд жоохон mental health mail дээр бичсэн юм аа тэгсэн чинь чамайг яагаад өөрөө эрүүл биш гэж бодоод байгаа ч надад амар сонирхолтой байна. Тэг зүгээр л чамайг өөр чинь байгаар чинь хүлээгээд авчдаг хүнтэй л одоо тийм хүн л чамд байхад чи ингээд хангалттай эрүүл байж болно гэж аахгүй. Тэр үг надад амар сонь санагдаад тэгэхээр би ингээд зарим нэг траума ч юм уу юмнаас болоод ингээд нэг гин тийм гониглах юм уу тийм мэдрэмж төрөөд байгаа юм баг гэсэн чинь зүгээр л чамайг яг байгаар чинь хүлээж ав. Хүн чамд хэрэгтэй. Тэгээд өөрийг чинь хамгийн сайн мэддэг хүнээс зөвлөгөө авч болдоггүй гэсэн. Яг юм serious асуудалтай үед. Яа гэж. Яа тэр хүн надад чамаа ямар байгаасаа гэж хүсэж байгаа эсвэл нэг тийм утгаараа зөвлөгөө өгч тийм шиг байна. Зөвхөн тойрын хэрэггүй шүү дээ. Тэг ингээд баг бодол шахацдаг гэж байна. Тийм. Өөрөөр чинь дүгнэлт хийхгүй юм шиг байна. Тэгээд нэг тийм бодол шахна гэж ойлгож байна. Ямар ч өөрийгөө айлуулах танихгүй юм. Тэгээд анзаараад байгаа хэрэгтэй хүмүүс чинь тийм айгу хямраад тэгээ тэрийг гаргаж чадахгүй чинь одоо уйлахгүй ч юм уу те байлаа гэж бодоод бодъё л та. Тэр талаар ярьж марахгүй те. Тэгээ хит тотгошоо хүмүүс чинь ингээд гинт уухаараа юм уу танихгүй хүнд очиж яриад уйлдаг. Зөвхөн тиймэрхүү юм байт юм байлээ. Гол нь танихгүй хэдэж тотны найз байлаа гэдээ бас нэг ярьдгүй юм байлээ. Дип юм аа. Тийм ганцаарч чинь гэдэг ч юм уу. Танай найзууд тийм анзаарчихсан уу? Чи юу юм яадаг яа? Би ч юм шүү дээ. Одоо тийм сөрөг мэдээлэл сонсох амар дургу. Маань найзтай чомоохалтай гэхдээ тэгэл сөрөг мэдээлэл амар дургу би сөрөг мэдээлэл нь. Уулзаад нэг гоё ингээл
нэг тийм фан байгаал яад чи нэг гоё бай гэл ингээд найзтайгаа уулзаад ирнэ шүү дээ тийм. Тэнгүүт урдаас ингээд дэм орсон ч юм уу нэг асуудалтайгаа тиймхээр надад амар гэл цаашаа гэмээр зогдод. Надад зөв цаашаа гэмээр. Ерөөсөө тэр хүний хар энерги ингэж орж ир яг тэр vibe алаачихсан санагдаад. Тэгээд ерөөсөө манай найз тэр ямар нэг ярьдгүй. Нэх амар ярихгүй зүгээр л нэг засаа гэлгэл босчдаг. Зөв тань тийдэг ч. Тэгээ барыг татгшаага бүүнээр яг нэг асуудал тусч байгаа нь бүгдээрээ л татгшаага л байраа барьцдаг. Би ч бас нэг өөрхөн юм яриад байхгүй тэгэл тэр ямар бол тийм л заас эдэр одоо нэг UB comedy эдэр очсон нэг тэгтэж чинь тэр ихэл яг тэр ихэл тэгэл за тэр чинь бас аюултай гэж байгаа юм шүү дээ. За тэгэхэд чи одоо ингээд өөрийнхөө тэр хамгийн анх ямарж исэн чингүнд тэр үед очиод хэлвэл ямар зөвлөгөө өгөх байсан бэ? Одоо би тийшээ тэр үед л очиод юм хэлсэн бол тийм хэлээ би хүлээж авахгүй л дээ. 2 минут сонсож чадахгүй. Би тэр үед одоо тэр үеийн би ингээд суужсэн чинь гэнт одоо нэг талд ингээд гэрэл цацрал би ирээдүгөөс хурж ирэл. Би төсөөл. За одоо ирээдүгөөс би гарч ирэл хөшөө одоо ингээд ямараа тэрэггүй наа чин бол ингээд төр зурах ингээд гоё юм хүлээж наа гэх юм бол тэр үеийн чингэн бол нэрэ. Цаатаа юм бэ. Тэгэл яг хүлээж авах ингээд сонсоод тэр чинь бас ирээдүгөө хэлчихэр чинь нөгөө нэг ирээдүгөө өөрчлөгдөх магадaltaй шүү дээ. Кинонд чинь дандаа хооч юулаа. Юутайгаа битгий орооцолт гэдэг шүү дээ. Тэр одоо яах ч вэ? Тэгэл болдог ороод яг нэг миний ярьд болдог ороод. Тас тэрийг туулаад мэдрээд үзсээр өнөөдрийн чингэнээс бүтээж л байгаа хэлтэй тийм. Тийм одоо тэгээд ирээдүйн чингэнээс юу бодож байгаа тэр та байр марах бодож байгаа болоо гэж. Лизм мэдээ бодож байгаа болоо та. Тэгээ баяр төгчээ. Ер нь аль тэгэл шинжлэх баяр та. Чи шинжлэх яаж тэмдэглэж байна? Ер нь яаж тэмдэглэдэг вэ? Гэрийнхэндээ хоол игээл. Тийм хоол игээл. Ялцдаг. Ялцдаг байсан тийм. Бэс одоо болсон. Тийм манайх болсон. Ерөөсөө тэ таг олчж байгаа юм. Тийм. Тэгээ шампасыг бодлох бах та. Бодлоо нэгэл. Хас ялгаагүй юм байна. Тэгээ гэрийн эзний хэлдэг үг л гоё шүү дээ. Тийм. Хэлдэг үү тэгэж. Гэхдээ манайх ерөөсөө юм хэлэхгүй зөв ерөөлж байгаа хэлхийг сонсоод гоё хэлчихлээ. Одоо ваалдаа. Манай аа бол яг үг хэлдэг байхгүй. Ирэх оноо тийм байх болтугай. Амаахс яг хэлдэг. Гэхдээ ерөөхдөө нэг амар хэлэхгүй зүгээр л жижигэл юм аа хэлдэг. Тэгээ ерөөлж байгаа үг юм тэгээд бас болж байгаа л гэдэг. Тэгээ нэг цаанаасаа тийм фреш нэг тийм шин гэдэг юм тиймэрхүү. Тийм. Манайх болохоор яг 6 цагийн үед бөөнөр эмээ үгэнд цуглараад эмээ үгэнд 2 эмээ өгч хоёулаа очтой. Эхлээд яриа эрсдэт нь болохоор нөгөө эмээ ээж хаа эмээ үгэнд байж байгаа. Ээж хаа аав ээжэнд байж байгаа. Тэндээ бөөнөрөө ингээд тэр хамаатныхаа бөөнөр цугларсан ингээд гэж шаваалцж байгаа. Шаварж байгаа. Тэг үгтэй л. Шамбарлтаж байгаа. Тэгээд юм мэдчихэл шамбасгийн бод олчаал. Тэгээ нөгөө эмээ өглөө оч дахиад шамбарлал дахиж юм мэдээл. Тэгээд юм мэдчихэл тэгэл гэрлүүгээ очиад гэртээ ороод тэгэл яг манайх гуруулах наа тэгээс. Буцаа орлоо. Хүү тэгвэл барыг миний бодлоор энэ бодол төрчлөө. Манай монголчуудын шинэ жил чинь зүгээр цагаан сар юм биш үү? Бараг л манайх нэрээ бараг л тэгж цагаан сар шинэ жил хоёр одоо цагаан сараа өөр бүр холын хамаатан эднэр л очдгийг стацул юу нэг яг адилхан. Яг адилхан. Шинэ жил чинь арай цомхон одоо хоол мал арай цомхон тэгээд арай барууны торт марттай. Цагаан сар бол яг цагаан сар ингээ бууз салаад тэгээ хэвийн бав ааруул сүйтэй цай. Тэгээд амсан. Тэгээ хоёр танах бүр шинжилээ тийм ч гоё өргөн тэмдэглэл юм. Харин хоёр талын юм өөр хоёулаанд очсон. Гэтэ ингээ анзаараад байгаа шинэ жил гэдэг чинь зүгээр ингээ шампансыг бодуулах дааж биш. Зүгээр хайртай дотны хүмүүс хамаатай гэсэн хүмүүстэй уулзаж сайн сайхныг хүсэж нэг тийм үү. Ер нь
хүний харилцааны баяр аваад байгаа. Тийм ер нь яг бид нар шууд хоол иддэг юм аа тэр чинь нэг эмээ өвгөнд очиад эмээ өвгийн гэрт юу өвдөрсөн байна тэрийг бөөнөрө засдаг хөхгүй нэг талд нь хоолой эмэгтэйчүүд нь тэр цаана болонд хоолой хийж мийгээл бөөнөрө ингээл тэр нэг хоолныхаа асуудал эмэгтэйчүүд нэгээд эрэгтэйчүүд наам цаагуур одоо өвөгийн утас нэвтэрсэн бол нэг хоёр нь ингээд хамт суугаад тасаад цаана сандал нэвтэрсэн бол сандлын ингээд суугаад тасаад нэг тиймэрхүү л үед яг ингээд тал яг юм хийгээл яг тэр үед чинь тэгэл тал тал юм хийгээл ингээд бужигнж яахтай ингээд хэсэг хугацааг өөртөө ингэж хаваад одоо зөөн авт хийн гэсэн үг шүү дээ. Тэгээ бүх хүмүүсийг инээгээд ингээд юм хийж байгааг ингээд харах амар гоё идэв шүү дээ. Яг бүгд ингээд стресстэй ч гэсэн тэр стресстэй ч гэсэн манай их ээжэд цаана хоолой гээл наан аав юм цаал цаана өвөө хүүхдүүдтэй юм ярьж өгвөл нөгөөд нь тэгэл өө ямар их юм ярьдаг юм бэ гэсэн шиг. Тэгэл яг тэр моментийг аваад ингээд одоо сэтгэн бодохгүйгээ ашиглаад Крисмсийн дуу тавьдаг ч юм уу тийм. Толгойн дотор. Тэгэхэд хоёр эмээг хоёулын ханд гэж юмсаж байгаа тэгэл гэртээ ороод яа ашиг. Барыг амраад байгаа юм шиг таа. Одоо эргэлж юм л амраадах. Гэтэ яг шинжлэр инфекц ингээд гарч ирнээс шар цэцдэг те. Юу ярьж байгаа юм түвш би. Цагаа хараад ерхэлж үг сонсдог за. Яг 12 дээр буудуулна да гэж. За тэгээ эцэст нь. Тэгэл эцэст нь бол шинэ жил бол маш гоё баяр юм аа. Ганцаардж байгаа юм байвал одоогоос найзтай болцгоо. Тийм нэр өөргөө битээ ганцаарлуулаарэ чамайг ойлгох юм уу? Хаа нэгтэй байгаа тийм болохоор ихтгэлний дураа. Тийм хаа нэгтэй ирээдүйн ихтэн төгсчин нэг газар байгаа. Нөгөө тал ч байгаа. Нэг хэсэг ч байгаа. Гэтэ мэдээж гинт учрын гэж яахгүй тэр хүртэл зам байна. Түүнтэй танилцсан харилцаж үзэн гэл. Сэтгэн зүйн ямар л юу ч биш юм гэдэг цаана хэрэгтэй. Тэгэд ер нь бас тийм хамгийн хямар сууя битгий их бодорой. Тэрнийхээ мэдрэмжийг дахиад авчихгүй гэж амар яагаад түн бас нэг таалагдсан үндэ ойртож чадахгүй байх мах, ярилцаж чадахгүй байх мах. Тохиолдож байгаа. Тийм болохоор өнгөрснөө бас баатарсаад итгэл найдвартай хүнд итгэл алдах байх. Шүү гэж үнэхээр deep юм уу гэстэй зэхжилээ.